Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Бишээгийн Эрдэнэсүх эхнэр Наран Гарваад олон жилийн турш удаадараа хүчирхийлсэн асуудал ил болоод байгаа. За тус эргийг Каул дүүргийн цагдаагийн газрын 1-р хилтэст шалах ажиллагаа явуулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн эрэгт яллагдагчаар татсан байна. За тус эрэгдэр холбогдох байгууллагууд зохихосоор ажилласан хэсгэд хяналт тавих ажиллагааг хүний эрхийн үндэсний комиссаас явуулж байгаа гэлээ. Иргэн Наран Гарав 2003 онд 17 настай 10 дугаар ангийн сурагч байхдаа одоогийн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Эрдэнэсүх болох нөхөртөөгөө танилцаж байжээ. За гэвч эхний хүүхдээ төрүүлээд 7 сартай байхад нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэснээр Наран Гарвын гашуун амьдрал эхэлсэн байна. За түүнээс хойш эхнэрийгээ удаадараа хүчирхийлж нүдэнд харагдахгүй эсгүүдэд нь зоддог болсон гэлээ. Ер нь хөвчлэн толгоороо цогтдог юм аа юм л да. Яг нөгөө нөөрлөө биш мөртлөө ус дулгаан ус руу яг устэй хэсэг рүү нөгөө харагдахгүй хүнд харагдахгүй эсвэл ер нь цогтөг. Тэгээ гарлуу одоо нөгөө хүний нэг глюкоз гэж ярьдаг штеп. Яг тийм эсгүүд рүү цогтөг. Эрдэнэсүх нь эхнэрээсээ гадна тэдний гэр бүлд ч байнгын дарамт үзүүлж байсан талаар тэрээр ярьсан юм а. За тухайлбал хадам аавынхаа автомашинд чагнах төхөөрөмж суулгасан байсан зэрэг хүний эрхийн ноцтой зөрчил гарч байжээ. За ийм дөнгөрсөн 9-р сард хохирогчийн ээж хүний эрхийн үндэсний комиссд хандсан байна. Ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу тухай одоо гомдол гаргагч ээж нь байна. Мөн одоо хохирч гэдэг иргэнтэй одоо 2-3 удаа одоо холбогдож нөхцөл байдлыг тодруулсан. Дээр нь одоо холбогдох тайлбарын мэдээллийг бол цахимаар болон бичлэн гаргуулж авсан. За мөн одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас иргэдийн төлөөлөгч хүнийх нь хувьд энэ хүн дээр одоо ямар одоо хариу арга хэмжээ авч байгаа гэдэг мэдээлэл цуглуулах ажиллагаанууд бол үргэлжилж байгаа. Ингээд хууль заасны дагуу бол гомдлын шалгах ажиллагаа үргэлжлээд тодорхой шийдвэрүүд гараад явнаа. Эрдэнэсүхийн хувьд 2017 онд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байжээ. За цаашлаад 2020-2024 онд тус нийслэл дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон ажиллаж байгаа нэг юм а. За ингэж ажиллаж эхэлснээс хойш эхнэрээ бүр илүү дарамтлах болсон гэдгийг тэр хэлсэн юм а. Ингээд би салмаар ан те миний 8 нас эрүүл мэнд дээрээс нь эцэг их ах トゥ нараа бүгдийг зовоож ин. Энэ дээр одоо хуулийн тусалцаа үзүүлэлтгээ би зөндөө явсан. Сүхбаатар дүүргийн болон Хаан дүүргийн цагдаагаар зөндөө явсан. Гэтэл энийг ингээл сонжруулаад байгаад идэг. Энэ дээр болохоор Эрдэнэсүх нөгөө танилын үр аягүй өргөн. Одоо цагдаа найз нар аягүй ихтэй тий. Энэ дээр бас нэрийн дурдж болохгүй л хаал та. Тэгэхээр тэд нар нь ч юм уу нөлөөлдөг бах гэж би боддог. Хохирогч өөрөө бас өмгөөлөгч авсан байх гэж бодож байна. За өмгөөлөгч нь бол мэдээ цагдаагийн байгууллагад өргөдөл гаргацсан байх те. Тэрэн дээр цагдаагийн байгууллагаас одоо дуудан ирүүлэх, албатай ирүүлэх те. Албатай ирүүлж одоо энэ гэр бүлийн зөрчлийн холбоотой асуудал дээр нь шинжээж томилох хохирогч өөрөө те би эрүүл мэндэд очирсан хохирол дээр шинжээж томилуулаа шүүх шинжилгээний байгууллагаар хэмжээний зэрэг тогтоолгоод за мөн удаадараа өмнө нь гаргаж ирсэн өргөдлүүд нь ямар шалтгааны улмаас хаагдчихсэн тэр тухай бүх баримтаа цуглуулад дэж одоо прокурорын байгууллагад гомдол гаргах хэрэгтэй. Наран Гарав өнөөдрийг хүртэл 4 хүүхдээ элэг бүтэн байлгах үүднээс энэ бүхнийг төвчиж иржээ. За гэтэл энэ нь эсэргээрээ аав нь ээжийг нь зодох нь хэвийн үзэгдэл гэж үзэж байгаа киногоо юу ч болоогүй мэд үргэлжлүүлэн үздэг хүүхдүүдийг бүтээсэн байгаа юм. За иймээс одоо тэдний олон өөрийн эрүүл мэнд 8 насны төлөө ийхүү шүүхлүүлээжээ. Бид энэ хэргийг хэрхэн шийдвэрлэж байгааг хэрхэн мэдээлэх болно.